Сайн бацхан үзэгчтэй асуух эрх ярилцлагын цаг эхэлж байна. За манай энэ удаагийн зочноор Монголын үндэсний худалдаа ажилуулгын танхимын ерөнхийлөгч Лавгжаа оролцож байна. Танд орой мэндийг хүргэе. За танд бол үзэгчтэй орой мэндийг хүргье. Таныг шинэ албан авсны дараахан бид уулзж байна. Тэгэхээр ер нь өөрийнхөө хувьд яагаад Монголын үндэсний худалдаа ажилуулгын танхим гэдгийг альд очие гэж ийм шийдвэр гаргасан юм бэ? Яг ер нь бол би Монголын үндэсний худалдаа ажилуулгын танхимтай бол 2000 оноос хойш холбоотой байгаа. Бас тэргүүлэгч гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн гэдэг энэ албуудыг бол тухайд сонгогдож хашижсэн л да. Тэгээд сая бол ерөнхийлөгчөөр нэрээ дэвшүүлэх тэр асуудал бол ерөнхийдөө энэ компани буюу одоо компаниудын хүсэл зорилго байсан. Тийм хүмүүс маш их хүсэжсэн. Дэмбэрэл дараач өөрөө бол ер нь бол би бол 17 жилийн байгууллага удирдлаа. Институтийн хувьд бол хөл дээр нь тогтоолоо. Одоо бол цаашаа би дахин сонгогдоод явах юм бол миний нэр хүндээс гадна танхимын манас нэр хүнд бол асуудал үүснэ. Тэгээд хүн айл сарын өмнө бол надад бол энэ албыг чи хашаач гэсэн тийм санал тавьж байсан л да. Би тэгтээ тухайн үедээ бол яг ер нь эдийн засгийн 3-4 хямрал болж байсан. Яг хямрал болж байсан жилүүдэд яг манай танхимын хурал бол таардаг. Тэгээд тухайн үед нь бол засгийн газрын солигддог, ерөнхий сайдын солигддог. Тэгээд энэ ороо босхоо үе таардаг учраас танхим бол дандаа тэр үедээ эдийн засгийн гол багнуулдаг байгууллагынхаа хувьд ноён нураг авч гарна гэж тэмдэглэлээр бас олон сонгогдсон нэг шалтгаан л да. Ийм учраас сая одоо энэ дөрөвт хямралын үеэр та бол бас байх хэвээр. Хямралын дараа бол асуудлыг шийдэе гэсэн. Тэгээ өөрөө зөвшөөрөг л да. Тий. Одоо асуух хэрэгтэй гэдэг би бол шууд тод хэлж байгаа. Энийг бол хинч мэдэхгүй байсан. Дараа нь тэгээд мэдээж өрсөлдөө өгцсөн. Тэгээд тэмдэглэлээр бол нэрээ татсан. Миний би одоо UFC компани захирал амар төвшингийн залуутай хоёлаа сонгуульд өрсөлдсөн доо. Тэгээ мөрөө хөтөлбөрөөр тавиад тэгээ зааланд байгаа манай удирдах зөвлөлийн 71 гишүүн сонгосон байна. Тэгээ нэгсэндээ сонгогдсон даа. Үндэсний худалдаа ажилуулгын танхимд өнөөдөр хичнээн компани багтж байна. Эдгээр компаниудын байдал ер нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэр байна? Ер нь бол 3000 гаруй компани болоо гишүүнчлэлтэй явдаг. Энэ бол гишүүнчлэлтэй тэгээ Монгол улсын хуулиар баталгаажсан байгууллага гэдгийг. Энэ хуулиар баталгаажсан өөрийн гэсэн хуультай 3хан байгууллага гэдгийг төрийн бас байгууллага. Монголын үндэсний худалдаа ажилуулгын танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, улаан загалмай нийгэмлэг гэдэг. Энэ бол хууль гаргаж өгч биежүүлж байгаа. Тэгсэндээ яагаад тэд нарыг ингэж хууль гаргаж биежүүлж хүчтэй болгодог вэ? Энэ бол төртөө яг энэ салбарын хэмжээгээр энэ тэнцүү харьцах эрхийг хуулиар олгож өгч байгаа. Тэгээд ер нь манай энэ танхим маань бол ер нь худалдааны чөлөөт байдаг ханхын 1960 онд байгуулагдсанаас хойш тэр концепцийг бол тасралтгүй барьж ирсэн. Сүүлийн үед бол ялангуяа 90 оноос хойш худалдаанаас гадна бид нэр компани, эдийн засгийн чөлөөтэй харьцах, санхүүгийн чөлөөтэй байх энэ бүх процессд бол хүчтэй оролцох байгууллага нэ. Тийм учраас бол одоогийн шинэ зорилго бол Монгол Улсын үндсэн хуулинд тусгагдсан 12 зүйл байдаг. Энэ санхүү эдийн засаг бизнестэй холбоотой. Энэ 12 зүйлийг төлөө энэ байгууллага ажиллана гэдэг миний сая бол мөрөө хөтөлбөр тийм л байсан. Тавьж явж байгаа. Түүний хамгийн наад жишээ нь бол хүн бол бид нэр аж ахуй эрхлэх эрхээ 1992 онд олж авсан шүү дээ. Компани байгуулах эрх. Дээр нь чөлөөт худалдаанд орох эрхээ 1992 оны үндсэн хуулиар олж авсан. Мөн түнчлэн иргэн өмчтэй байх эрхээ 92 оны үндсэн хуулиар олж авсан. Энэ гурван эрхийн төлөө бол энэ байгууллага тэмцэж явах хэвээр. Ялангуяа энэ гурван эрх рүү төрийн гаргаж байгаа аливаа шийдвэр эсрэгээр юм уу эсвэл түүнийг үгүйсгэсэн гаргах юм бол үүн дээр баттаа зогсох байгууллага нь энэ байдаг юм аа. Тийм учраас бид энэ талд бол нэлээд ажиллана гэж бодож байгаа. Компаниудын байдал ер нь хэрвээ та ямар хөө байдлыг хүлээж? Би бол энийг бол одоо олон жил ярьчин да. Ялангуяа 13 оны макро эдийн засгийн буюу мөнгөний бодлогын алдаануудыг хийх үед бол тухайд би ажлын албан зөвлөх байсан. Улсын их хурлд Монгол Ард намын тэр үеэс эхэлж бол оновчтойгоо маш тодорхой хэлж байсан. Тэгээд сүүлийн 2 жилийн мөнгөний бодлогын буюу алдаанаас олж төгрөг валют сулраад төгрөг маань суларсан. Эндээс олж манай компаниуд тэр 3000 гэлтгөө нийт одоо компаниудын аж ахуйд зах зээл дээр ажиллаж байгаа компаниудын сүүлийн 5 жилийн ашиг саяын 2 жилд бол дууссан. Нэгсэндээ тэдний бий болгосон төгрөгөөр үнэлэгдэх аливаа нэг үнц нь 30-40% онцглоо шүү дээ. Тийм учраас бол энэ төрийн алдаа энэ бол компаниудын алдаа биш ээ. Компани гэдэг бол микро эдийн засгийг хариуцж явдаг тэр шинжилгээ ухаан. Макро эдийн засаг гэдэг бол микро эдийн засагт нөлөөлж идэг хэдхэн 9 параметрыг тэр ажиллагаа хийдэг том эдийн засаг шүү дээ. Нэгсэндээ өнөөдөр малаар зөвлөө. Нэг 5-10 онтой
нэг ганц сайлын үнэтэй, нэг чөдрийн мөртэй. Ийм хүнд бол жишээ нь одоо 1000 малтай хүний зовлонг бол мэдэхгүй. А яг үүнтэй адилхан тэр том зургаар хардаг, түн дүгнэлт шинжилгээ өгдөг шилхэн макро эдийн засаг. Энийг энэ дэр хэн нөлөөлдөг гэвэл улс төр талаас бол 76 гишүүн, засгийн газар, төв банк. Ерөөс энэ гурвын л үндсэн ажил. Тэр параметрууд ажилтнуудын төвшин 1% буулгая, инфляцийг 2% буулгая, үнийн индексийг 2% багасгах юм удааны тэнцэлгээд энэ хэдийн хэмжээ бол ерөөсөл их хурлын ажил та. Тэгэхээр одоо та худалдаа ажил дөрвийн танхимын шинэ ерөнхийлөгч боллоо. Эдийн засгийн хүндрэлтэй үед компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд сэргээхийн тулд ямар ажил? Ер нь бол сүүлийн нэлээд идэвхтэй оролцож байгаа байсан их хурл дээрээс нь тавьж байсан. Миний эхний 1 сард хийх ажил бол эдийн засгийн тод байдлын хууль, эдийн засгийн өрчлөлийн хуулийг гаргуулахын төлөө бүх бололцоог ашиглана. Нэгт нь хоёрт нь бол манай байрны нэг өмчлөлттэй холбоотой асуудал гэдэг энийг эрх зүйн хувьд бол шийдвүүлж өгнө гэдэг. Тэгээ энэ хоёр ажиллагаа маань нэлээд давшингуй бөгөөд амжилттай явагдаж байна. Одоо засгийн газар бол сая их хурлд 2 хуулийг барьчихлаа. Би энэ компаниуд дээр өнөөдөр манай компаниуд бас энэ хөгжлийн зөв тогтол гэж байдаг. 90 онд бид нэр анх компани байгуулах эрхээ аваад, тамга тэмдэг аваад, тамга тэмдэг авснараа компани байгуулсан гэж их гинэн бодож байсан байхгүй. Өнөөдөр манай 95 мянган компани, 50 мянган компани X тайлан гаргана гэдэг чинь яг тэр гинэн асуудал байна. Дараа нь компани гэдэг бол тодорхой технологи хэрэгтэй юм, хөрөнгө оруулалт хэрэгтэй юм, хүний нөөц хэрэгтэй юм. Энэ бол багаараа явдаг маш том процесс юм байна. Компани зүгээр тамга тэмдэг авснаар байгуулагддаг. Гэтэл манай холог компаниудын 99% нь нэг тайлан нэг хүнтэй компани байдаг. Нэг хүнтэй компани хөгжил дэштэнд өрөө тулцсан. Одоо бол энэ компани хөрөнгө цуглуулсан хүмүүс бол хөрөнгөтөн болох хэвээр. Доороо мэрэгжлийн улсууд ажиллах хэвээр. Мэрэгжлийн гүйцэтгэл, эдийн засаг санхүү, хөрөнгө оруулагч, нэгтлэн бодол менежер. Гэтэл энэ бүгдийг ажилуулдаг хамгийн том систем нь бол санхүүгийн систем байдаг. Нөгөө талаас сая эдийн засаг 17% өслөө ш нэг хэсэг 11 12 онд. Дээр нь сая одоо 13 14 онд 10 их 80 төгрөг зах зээл рүү шахаж орууллаа. Гэтэл энэ их мөнгө макро эдийн засгийн олдыг шингээхгүй байхгүй манай микро эдийн засаг буюу компаниудын. Шингээхгүй байгаагийн хамгийн гол нөхцөл нь тайлан баланс нь зөв биш байна. Шинжилгээ ухааны үндэстэй санхүүгийн учраас санхүүн шинжлэгдээгүй эсвэл хуучин болонгортой алдаатай явж байгаа учраас тэр их ашигыг ч хүртэж чадахгүй, хөрөнгө оруулалтыг ч хүртэж чадахгүй. Гэхдээ миний эдийн засгийн одын хуулийн хамгийн мөн чанар бол компаниудын санхүүг бүгдийн зөв болгох. Шинжилгээ ухааны үндэстэй болох. Хоёрдугаарт нь санхүү гэдэг чинь бол зүгээр нэг хүн ногоо таржигтай хажуугаараа нэгтлээ ичдэг ажилч биш л дээ. Энэ бол өөрөө шинжилгээ ухаан, өөрөө маш их мөнгө шаарддаг ухаан. Тийм учраас энэ компани санхүүг тусад нь мэрэгжлийн байгууллагуудаар хийлгээ. Бизнес баялаг бүтээж байгаа юм бол үүнд санаа зовох юм байхгүй. Одоо энэ хэлбэр рүү оруулахын тулд энэ хил тодын хуулийн мөн чанар байгаа юм. Нөгөө талаараа бид нар энэ буруу тайлан гаргадгаас олж, мэрэгжлийн биш хүмүүсийг ажилуулдгаас олж, дээр нь манай татварын системүүд байгаа. Одоо нөтийн 10 сая босгоч гэдэг юм уу, аж ахуй нэгжийн 3 тэрбумын босгоч гэдэг юм уу. Эндээс олж компаниуд дандаа давжаа жижигхэн 2 3 тайлантай ийм хуурамч хэлбэр рүү орсон байхгүй. Тэгээ буцаагаад санхүүн болонгортой болохтой нөгөө санхүүгийн хүчтэй нөөцийг ашиглаж чаддаг. Янз бүрийн нөгөө нэг хөрөнгө оруулалт босгох, зээл авах, банкнаас зээл авах, хөрөнгө оруулалтын сангаас зээл авах, засгийн газрын бондноос ашиглах юм. Энэ бүх юм нь хаалттай болдог. Тэгэхээр энэ бол санхүүгийн эрхчлөөгүй байгаа маа. Манай компаниуд энийг эдлүүлэхийн тулд ил тодын хууль байна. Нөгөө талаараа ил тодын хууль гарсны дараа манай компаниуд юу өөрчлөгдөх вэ гэвэл маш том хөрөнгийн хөдөлгөөнүүд явагдах юм. Одоо сая нэг хүнтэй компани гэж байна. Энд чи яг нарийнда нэг хүнтэй биш нэг хэсэг хүмүүс хамтдаа бүтээсэн 20 жилийн хөдөлмөр байхгүй. Одоо нөгөө улсуудаа хувьцаагаа өгөх хэрэгтэй манай хуулиар 10% татвар төлнө. Дээр нь энэ хувьцаа авсан хүн нь хохироо дуусах. Эсвэл бүр нөгөө талаар болох юм бол хувьцаанаас бас зодтолдох, хэрүүл маргаан гарах, шүүхээр явах. Манайх нэг том банкны иргэний сайхан мэдэн шүү дээ. Энэ юу хэлж ийнэ гэвэл одоо энэ хөрөнгө зөвөр хуваарлах асуудал одоо тулцсан юм аа. Ил тодын хуулийн хамгийн гол бас агуулга нь энэ хөрөнгийг ямар ч асуудалгүй татваргүй хуваарлахад болцоо одоо нэгдэж байгаа. Дээр нь манай одоо жишээ нь 400 компани бол улсын төсвийн 80% бүрдүүлж байгаа гол татвар төлөгч нар л да. Гэтэл энэ татвар төлөгч компаниуд одоо ХК болох яг үндсэн асуудал болцсон байхгүй. Одоо тэд нар хамгийн хөрөнгө босгодог юм хөрөнгийн бирж дээр өөрийн хөрөнгөө тавьж босгох. Гэтэл ХК байгаа. Манай банкнууд хүртэл ХК байгаа шүү дээ. Яг нарийнда бол арилжааны банкнууд хүртэл. Эдгээр ХК болохын хамгийн ашигтай алтан үе нь бол яг одоо байгаа байхгүй.
гих мэтлэнгээр компани бүтэц хөрөнгө оруулалтын хуваарлалт цаана тэгээд далд эдийн засгийг би устгахад их нөлөөтэй асар олон эерэг шинж бий болох юм аа. Би бол энэ талаас хараад байгаа. Эдийн засгийн өршөөл бол эдийн засгийн ил тодын хуулийг улсын хурл одоо хэлэлцэж эхлэх гэж байна. Тэгэхээр энийг дагаад зах зээлд эдийн засагт хичнээн одоо төгрөг орж ирнэ гэсэн юм тооцоо байдгийг. Хуучин бол бид нар дуршлага байгаа шүү дээ. 8 онд бол яг ийм төстэй 2 хууль гарсан. Нэг нь татварын өршөөлийн хууль 2008 оны 1 сарын 21-нд гарсан. Нөгөөт нь 2007 оны 12 сарын 27-нд гарсан. Татварын зарим хууль, нийгмийн даатгалын шимтгэлийн хууль гэдэг энэ ил тодын хуульд их төстэй хууль гарсан. Зөвхөн энэ ил саяын сүүлд нэрлэдэг хуулийг бид нар уучлаарай хууль гэж тухайн үед нэрлэжсэн. Энэ хуулиар ихэд 2800 компани 4 тэрбум Америк долларын орлого буюу 5.6 их нийт төгрөгийн орлогыг ил болгосон. Энэ бол тухайн үедээ компаниудын 2% байсан. 750 мянган иргэн аливаа нэг татвар төлж байсан мөртлөө 2200 иргэн л ашигласан. Зөвхөн энэ бол тухайн үеийн төсвөөс улсын нэгдсэн төсвөөс 4 дахин их мөнгө ил гарсан л да. Энэ ил гарсан мөнгө чинь буцаагаад нөгөө 17% өсөлтийн бараг 50% дотоодын хөрөнгө оруулалт хангаж өгсөн байхгүй. Нөгөө талаараа сая 2800 компани зөв тайлан балансанд орсноороо тэдний орлого сая сүүлийн 5 жилд 3-5 дахин өссөн. Энэ бол зөв тайлан балансын тэгээ мэргэжлийн улсууд ажиллуулахын маш том өгөөж нь тэр байсан байхгүй. Би энэ өнцгөөс бол харж байгаа юм. Өнөөдөр манай зах зээлийн статистикээр сайхан гарсан 30% нь хар зах зээл байна л гэж. Энэ 30% хөрөнгөнүүд буцааж орно. Одоо улсын нэгдсэн бүртгэл орно гэсэн дотоодны бүтээгдэхүүн өснө л гэсэн үг. Нөгөөд өнөөдөр 30% гэдэг бол манай зах зээлийн бараг 7 их нийт төгрөгийн асуудал гэж яриа шүү дээ. Цаана нь одоо зөвхөн барилгын салбарт үзэл да. 4 их нийт төгрөгийн барилга одоо зарагдаг байна. Цаана 3-4 их нийт төгрөгийн барилга баригдаж байна. Цаана нь 5-6 их нийт төгрөгийн барилга баригдаад ашиглалтанд орсон мөртлөө улсын бүртгэл бүртгүүлэг байна. Одоо энэ юу хэлж байгааг бол зайсан хавийн бүх байшингууд дээр нь манай аливаа нэг тэр байр авахтаа их сурвалж нуусан улсуудын бүх байр бүртгэлгүй байгаа шүү дээ. Энийг одоо бүртгэхэд зөвхөн барилгын салбараас ихэд 10-аад их нийт төгрөгийн давхарсан доогоор тийм хөрөнгө манай дотоодын нийт бүтээгдэхүүн бүртгэдэг байхгүй. Одоо өнөөдөр 21 их нийт байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн 31 их нийт болно л гэсэн үг. Саяын нөөцийн 7 их нийт гарч ирэх юм бол бараг 37-8 болно шүү дээ. Тэгэх юм бол нөгөө яриад байгаа нөгөө нэг тааз гэдэг нэг өөрийн тааз юм уу энэ бүх юмнууд чинь дээшээ явна л гэсэн үг. Энэ нэгдсэн тийм зөв тоонд орсноороо бид нар одоо дараагийн хамгийн том өр өгөөж нь юу гарах вэ? Улс төрчид маань, улсын хурл маань нэгдсэн бодлого гаргаж байгаа. Эдийн засгийн бол улсын хурл гол мэдэрч байгаа шүү дээ. Эндээс бодлого гарах хүмүүст маань зөв тооч байгаа. Тэгээ biz 8 онд яагаад энийг хийцэн мөртлөө одоо юм болов гэдэг асуудал гарч байна. 8 онд бол бид нэр буцааж энэ зах зээл дээр ажиллаж байгаа аж ахуй нэгж иргэд төрч бас адилхан аливаа нэгэн ашиг орлого олсон бол татвар төлөх системийг бид нэр хийж өгч чадаагүй. Буцаад нөгөө нэг хүмүүс хар зах зээл дээр мөнгө угаадаг те энэ ландарддаг асуудлыг бид нар бас хамгаалж өгч чадаагүй. Энэ юу гэвэл biz одоо чинь нөөтийн систем, татварын систем механизмаар энэ бүх сөрөг имийг зогсоодог байхгүй. Энийг бид нар 8 онд хийгээгүй. Зүгээр зөнд нь орхицсан. Тэгээ одоо бол энэ буцаад ерөндөг гэж ярьдаг шүү дээ тий. Яг адилхан энэ хар зах зээлийг устгадаг ерөндөгтөг одоо явагдана. Чинь хамгийн наадсах нь бол нэмэгдсэн өртгийн албан дээр 2% буцааж өгөх хуулийн төсөл мөдөх орно их хурлаар. Энэ бол 7 сарын 1-ээс би хэрэгжих болов гэж бодож байна. Зөвхөн энэ бол нөөтийн 2%. Таачгээс нөөт төлөгч, аж ахуй нэгж нөөт төлөгч, төр өөрөөр нөөт төлөгч байхгүй. Түүнээс дунд нь ажил үйлчилгээ хийж байгаа компаниуд бол зөвхөн нөөт дамжуулагч нар. Тийм учраас нэгдсэн толгойн хяналтанд орсноороо 2% та буцааж авна, төр буцааж авна, аж ахуй нэгж буцааж авна, төрийн бус байгууллага буцааж авна. 2% буюу 40% шүү дээ 10-ын 2% гэдэг чинь 40%. Энэ буцаа авалт бол манай зах зээл дээр хаана л ажил үйлчилгээ хийсэн бүх хүмүүс татвараа төлөхөөс аргагүй байдалд орно. Тийм учраас энэ ил тодын хуулиар балансаа нэг болгочих. Тэгээд дээр нь хяналтандаа орчих. Хэрвээ дараа нь бид нар хэрвээ зах зээл дээрээс хяналтанд орохгүй, татвар төлөхгүй бол тэрийг явуулдаг аргыг одоо шударгаар хийнэ. Өнөөдөр манай бизнес дээр манай 3000 гишүүнчвэ ер нь нийт зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс бол шудраг хуулийн хэрэгжилтийг одоо хүсэж байна шүү дээ. Одоо зарим нь бол чинь бүх татвараа төлж өгт нэг этгээдүүд огт татвар төлдөг. Нэг нь 20 жил үүлээ үзчихэж өнөөдөр нэг юм түүцтэй болж өгт. Нэг нөхөр зүгээр нийтийн сангийн мөнгнөөс сулгаалчаад хэдэн тэр бомт болсон давхиж байгаа. Энэ бол буцаагаад одоо шилэн данс гэдэг ерөнхийлөгч нэг санаачлсан хуулийн шүү дээ. Энэ бол нийтийн мөнгөний хяналт бол одоо 1 сарын 1-ээс харьцангуй сайжирна.
Нөгөө талаас компаниуд нэг тайлан балансанд орсноор өөрсдийн дотоод хяналт буюу иргэдийн бүх хяналт бол сайжирснараа biz ер нь бол энэ 15 оны төгсгөлөөр ихэд бол их тийм зөв мөнгөний урсгалуудаа мэддэг ус болох. Энэ мөнгөний урсгалаа хөрөнгө оруулалтаа мэдэж чадна гэдэг нь бол эндээс зөв бодлого гарна л гэсэн үг. Цаад улс төрийн агуулга өгөөж нэг юм байгаа шүү. Түүнээс биш өнөөдөр бид нар нэг туйлын шудраг тогтоох гээд байгаа юм уу? Альшгүй нэг хэсэг лөөвөрчтэй өөрчлөх гээд байгаа юм шиг юм сөрөг юмнууд явдаг. Харин яг юм сөрөг ойлголтоос байна л да. Нэг хэсэг лөөвөрчтэй, нэг хэсэг монопол компаниуд зориулсан. Монополыг сая бид 8 оноос хойш бий болгосон нэлээх. Гэхдээ өнөөдөр яг одоо санхүүгийн талаас үзэхэд бүгд нь ойлголцсон. Одоо энийг би тайлбарлая л. Чинь одоо ийм сөрөг хардлага байгаа хүмүүс чинь 8 онд тэр бүр супер уучлаараа хууль гарлаа ш тэр чинь бүх юмнаас чөлөөлсөн байхгүй. Тэгэхэд ягаад дуураагүй. Тэгэхэд миний би ганцаараа реклам хийж өөрөө сурталчилж бас нэлээд уйлан болгочиж нэг 2800 компаниг хамруулсан. Гэтэл яг тэр үед жинхэнэ нөгөө нэг нийтийн мөнгнөөс хулгайлсан. Сая чинь одоо нэг татварын байцаагч 17 тэрбум болж шít. Тиймэрхүү жишгээр өөрийнхөө нууц орлогоо бий болгосон бүх улсууд тэр 4 тэрбум Америк доллар байна шүү дээ. Тэр чинь тэр нөхдүүд нь гараа хавцсан юм аа. Тухайн үед жижиг айдастай, жижиг алдаатай, их айдастай жирийн нэгэн аж ахуй эрхэлж байгаа иргэн тааж юм уу? Тэр хүмүүс огт энэ хуулийг хэрэглээгүй мөн чанар гэвэл хуулиа барьж явсныхаа төлөө тэр алтан боломжийг ашиглаагүй байхгүй. Дээр нь тухайн үед бол татварын ерөнхий газар онцгой оролцсон. Сангийн яам онцгой оролцсон. Тэр улсууд бол маш их итвэхтэйгээр тэр иргэд аж ахуй нэгж тэр бололцоог ашиглахад нь саадулсан. Нэгдүгээрт нь журмаа гаргаж өгөөгүй. 6 сартаа хууль байхад 4 сард нь журам гараагүй шүү дээ. 4 сарын 13 журам гарсан байхгүй. Аливаа энэ санхүү нэгтлэн бодох бүртгэл татвартай холбоотой юм татварын ерөнхий газрын журамгүйгээр явдаггүй. Журмаа гарахгүй байж 4 сарын 13-нд гаргасан. 4 сарын 20-нд сонгуул ихсэн. Тэгээд энэ хүмүүс нэг эргэлзээнд байсараа 7 сар нэг юмсан. Гэтэл энийг тухайн үед нь хийгээ сурталчлаад иргэдэд танин мэдүүлээ явж явах хэвээр төрийн шатны бүх байгууллага тагж байсан. Би энэний цаана бол асар том жинхэнэ нөгөө ловерчдыг гаргаж байгаа процесс явагдаж байгаа гэж мэдрээд тухайн үедээ зэрэг ашиглаач гэж уриалдадсэн тэр л дээ. Өнөөдөр энэ процессын дараа за яг хөрөнгө оруулалтанд хар цагаан гэж байдгүй. Муур хулган барих нь гол гэдэг шиг. Яг энэ процессын дараа бол саяын компаниуд нэг тайлантай болоод орлого 3-5 дахин нэмэгдлээ шүү дээ. Манай бүх мөнгөний урсгал тэднэр дээр төвлөрсөн байхгүй. Тэгээд одоо дараа нь тэр мөнгө хайцсан гэвэл уул уурхай барилга хоёрлоо ороо шингэсэн. Энэ маань өнөөдөр түүхий дундсан барилгын худалдаа авалт зогссон бүгднгийн мөнгө нь ойлголцсон байна. Өнөөдөр biz бүх мөнгөө арматур шороо олгоцсон байна шүү дээ. Нөгөө талаас ашиглаагүй хүмүүс сая орлого нь багассан, дээр нь сая төгрөгийн сулралт ягаад бас мөнгө нь ойлголсон. Өнөөдөр яг мөнгөнд дөнгөр үсгэн бүгд 0 гарсан дээр байгаа байхгүй. Гэтэ яг энэ үедээ л тэр механизм ашиглал гэж бодож байгаа. Тэгээ хардж байгаа улсууд бол тэр үед хардах хэрэгтэй байсан. Өнөөдөр харин эсрэгээр нийлт одоо өршөөлөө хуулийг хэн их эсэргүүцэх вэ гэвэл нэгдүгээрт нь монопол болсон нөхдөд эсэргүүцэж байгаа. Ялангуяа тэр 8 оноор давуу эрх хэдлээд зах зээл дээр нэлээд монопол болсон. Энэ зах зээл рүү өөр одоо шинэ улсууд чинь бүгд тайлан балаас шинэ бол хэдэн зуун мянгаар орж ирнэ шүү дээ тэр зах зээл рүү. Тэрнээс айж байгаа нэг этгээдүүд эсэргүүцэж байгаа. Нөгөө талаараа яг энэ хар зах зээлийг ашиглаж 30%, дээр нь энэ 30% хар зах зээлийн буюу манай банкнуудын бүх мэдээ банкар дамжиж ер нь бол компани хэдэн тайлан гаргадаг мэднэ. 70-80% хуурамч тайлан өгдөг ч мэднэ. Энэ буруу системийн мэдээлэлээр амьдртын нэг улсууд байгаа. Тэгээд энэгээр мэдгэд хүний нууц орлого, хүний хөрөнгийг мэдчихэд дараа нь уурхай ордыг мэдчихэд шантаажладаг. Энэ шантаажиндаа бол татварын ерөнхий газрыг ашиглана, цагдаагч ашиглана, авилтаа тэмцэх газрыг ашиглана. Тэгээд иймэрхүү хар зах зээл дээр амьдрдаг, тэднийг шимж амьдрдаг хуулцнууд бол одоо өгтлээ аж байгаа. Яг тэгвэл энэ нийлт хотын хууль өршөөлөө хуулийн дараа тэднэр шантаажлуулдаг, тэднэрт айлгуулдаг тийм хүн нэгч гарч ирэхгүй. Гэхдээ тэд нар амьдрах орон зайг болчиход байгаа байхгүй. Тийм л хоёр этгээд бол энийг нэлээ эсэргүүцэх байх. Энэ хуулийн дээр ойлгож байгаа. Улс төрчлийн асуудлаас тусгагдсан байгаа шүү дээ. Хөрөнгө орлогыг хэрвээ буруу мэдүүлсэн бол энэ өршөөлийн хуулиар энийг мэдээлэл залруулж болно гэж. Тэгэхээр би ийм одоо эр зэрэгтэй улс төрч гарч ирнэ гэхэд бас сайн идэхгүй л. Гэхдээ ер нь бол бид нар яг өмчөө дагаж энэ эдийн засаг томордог шүү дээ. Бид нар 2001 оноос хойш манай эдийн засаг 10 дахин томорсон байгаа. Энэ юун дээр бол томорсон? Чинь мал бол одоо 27 сая малаа бид нар тухай 93 онд хөвчилж байсан. Өнөөдөр 52 сая мал тоолуулж байна. Энийг
Энийг бодоо бис өнөөдөр өөрийн мэдлгүй их том хөрөнгөтэй болсон байна шүү дээ. Энэ бол өмчөө дагаж явдаг юм аа. Бид нар хувийн өмчийг бий болгосноор мал өнөөдөр 52 сая болсон. Энэ бол хувийн өмчтэй болсон хүмүүсийн тэр өмчөө өсгөх, бий болгох, баяжуулах гэсэн хүслийн үйлдэл байсан. Нөгөө талаараа дараагийн хамгийн том өмч бол газар эвлэлийн баялаг. Өнөөдөр бид төрийн нийтийн хамааралтай өмч буюу газар эвлэлийн баялаг, оймоо дагалдах баялаг, ус дагалдах баялаг гэх мэтлэн нэг 7 баялаг байдаг. Энэ бол төрийн нийтийн хамааралтай өмчд ордог. Өнөөдрийн хүртэл энэ 23 жилийн хугацаанд бид нар энэ өмчийн зохицуулалттай хууль нэг ч гаргаагүй. Иргэний хууль нь байхгүй, сая өмч. Төрөв орон нутгийн өмчийн хуулинд бүр энийг зохицуулахгүйгээд өгүүлбэрээрээ байж байгаа. Эрүүгийн хууль нь шүү дээ, альва өмчийг хамгаалдаг, альва эрхийг хамгаалдаг. Энэ эрүүгийн хуулийн дотор төрийн нийтийн хамаарал өмчийг хамгаалах нэг чиг заалт байхгүй. Тэгэхээр энэ асар том, асар их одоо манай сүүл гарсан үнэлгээгээр бол 6.80 Америк доллар үнэлэгдэх газрын эвлийн баялаг байна шүү дээ. Энэ хэний өмч болдгоо гэвэл төрийн эрх мэдэлтэнгүүдийн өмч болдг юм аа. Манай сүүлд энэ 2000 оноос хойш төрөл ямар нөхдүүд гарсан байна. Тэд нар аливаа нэгэн лиценз гэдэг юм уу, давуу эрх гэдэг юм уу, яг хуульчилсан өмчийн хууль нь байхгүйг далимдуулж өөрсдөө эзэн суусан. Тийм учраас тэдний ард байгаа. Тэгтэл энэ чинь би 97 онд лицензийг чөлөөт өгөхөөс ахвал тэр өмчүүд бүгд шилжчихсэн байхгүй. Одоо нэгэнтээ шилжсэн юмыг бид нар цайруулж ил болгож энэ хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал юм байна. Тийм учраас тэд нар юмаа гаргачих хэрэгтэй. Нөгөө талаараа одоо бол гинэн хонгор монголчууд биш болсон шүү. Тэр их хурлын гишүүнч вэ, албан тушаалтан ч вэ дандаа нууц хөрөнгөнүүд нь бол өөр ах дүүнэр дээр юм уу авгаа хөхтэй нь байж байгаа. Буцаага та албан тушаалаас буусны дараа өмчөө олж авахгүй магадлал бараг 100% байгаа шүү. Эхнэрийн цалаа явцсан бол яах вэ? Тэр өмчөө чинь бүгдийг авч явчихад танд юу ч өгөхгүй байх хэрэгтэй. Найз нөхд нь итгээд өгцөн. Сүүл бид нэр отомилыг даргын юг бол мэдэн шүү дээ. Маш их өмч нь маш олон хүмүүс тэр явсан. Гэр бүлнийг төгрөгч олж авч чадаагүй. Яг ийм процесс маш ихснэ. Тийм учраас л одоо байгаа өмчөө хэрүүл уруулгүй хуваарлаад авчих. Тэгээд тэр 10 тэрбумаа гаргаж ирээд тэр хүн дараа нь улс төрөөс өөрөө болно. Энийг дахиад нэг тийм нэг хаалт хийх гэсэн. Тэр нь яг яаж хийх над бол механизмээс харагдахгүй байна. Хэрвээ та хөрөнгө оруулалт мэдүүлгээрээ компанитай хөрөнгөчин гарч ирэх юм бол та улс төрөө орхиод энэ ажлаа хий. Эсвэл нөгөө эсрэгээр байгаад. Гэтэ энэ механизм яг ханаад бол нэг харагдахгүй байна. Гэхдээ энэ 6 сарын хугацаатай л гарна шүү дээ энэ бол. Гэхдээ энэ бол цаанаа бид нар хөрөнгө оруулалт ил тодорхойлт мэдж байгаа. Тэгээ гадны хөрөнгө оруулалтууд бид нар мэдхгүйгээс мөн бүртгэхгүй байгаасаа эдийн засагт маань тэр том хөрөнгүүд албан ёсчихгүй байгаа нь өөрөө том утгаараа бол үндэсний баялаг багасж байгааг нь шинж байхгүй. Энэ үндэсний баялаг гэдэг бол бид бүгдийн баялаг. Монгол улсын хил хязгаар дотор байгаа агаарын орон зайд байгаа бүх баялаг бол үндэсний баялаг. Энэ баялагад бид нэг удаа нэг бүртгээд авах гэж. Энэ том утгаар нь шүү тий. Одоо яг их хурл улсын хурлын 2015 оны төсвийн татгалыг хилцэж байна. Халамж сэтгэмж тань гэж ард иргэд их хэсэг бухимдууллаа. Гэхдээ улс төрийн намууд эргээд зөвшөлдсөд энэ бүхнийг одоо танахгүй цалингаа нэмэх их үүсэр олъё гэсэн ийм зөвшөлтсөлд хүрээд тах шиг байна. Тэгэхээр ер нь энэ засгийн газраас оруулж ирсэн санал зөв байсан уу? Хавтгаарсан халамжаа танаад авъя гэдэг нь зөв байсан. Ер нь бол энэ нэг эдийн засгийн мороо босхоо үед ялангуяа одоо энэ санхүүгийн реформ хийж байгаа. Энэ хүнд үед бол шинээр татвар оруулж ирэх, татварыг нэмэх ч юм уу. Энэ нийгмийг донслогсон юмыг уг нь хийдэггүй ухаантай улсууд. Тэр Америк нэгдсэн улс 1960 онд хямралаас гарахдаа Кеннеди татварууд бол багасгасан шүү дээ. Рейган гэгч одоо тухайн үед бол тэр яг Америк нэгдсэн улс ч манай социализмтэй адилхан болсон байсан. Төр дээр бүх юм төвлөрсөн байсан. Тийм учраас төрийн компаниудаа ховчлоод татвараа багасгаад Рейган бол Америк нэгдсэн улсад 11 жилийн амар амгалан авчирсан. Яг ийм процесс манайх эсрэгээр явагдах байтал харин татвар нэмнэ, шин төрлийн татвар гаргаж ирнэ гэд нийгмийг бухимдуулж байгаа энэ өөрөө улс төрийн том гэмт хэрэг байхгүй. Тэр бол уучлаарай өнөөдөр biz төгрөгөөс олж бүгд 0 болцсон байгаа. Юу гэх вэ? Харин байгаа татвараа зөв механизмаар авах нь гол байхгүй. Одоо чинь би Батбул дарагт хэлмээр байгаа. Хов хүний орлогын албан татвар гэдэг бол 2006 оны 6 сарын 19-ний хуулиар орон нутгийн татвар болсон. Чинь өнгөрсөн жил зөвхөн энэ татвараас хэд нийслэлд 584 тэрбум төгрөг орсон. Хуучин бол энэ улсын нэгдсэн төсөвт ордог байсан. 2007-8 онд бол бэлэг дарга ашиглаж чадаагүй. Энэ татвараа ерөнхий сайдд алдсан. Дээр нь энэ татвараа мөнх хоёр дарга ашиглаж чадаагүй.
Тэгээ мөнгө 11 оноос эхэлж манайх нэг 100 тэрбумаар дараа нь 200 тэрбумаар өнгөрсөн жилийн 584 тэрбум гэдэг бол та бидний хувь хүний орлогын нийслэлд орж байгаа байхгүй. Гэтэл энэ хувь хүний орлогын албан татвараа өргөжүүл түүнийг авдаг механизм их боловсруулад өшөө нэг их найдыг авах болцоо байгаа шүү дээ. Энийг хийхгүйгээр шинээр татвар оруулсан бухимдал төр бухимдал нэмж байгаа. Би бол энэ нэлээд том улс төрийн том алдаа хийлээ гэж ойлгож байгаа. Нөгөө талаар энэ алдааг яагаад хийлгээд байгаа нэг сонирн байна. Одоо чинь тэр гэгчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгөд тоон дүнгээр бага юм шиг мөртлөө энэ нийгмийг тийшээ хандуулж, бухимдал үүсгэж, ороо бусгай байдлыг далиндуулж арай улс төрийн кокав гэдэг лөө. Тийм арай хийх гэж байгаа юм биш үстэй гэсэн хардлага байгаа. Яг л би бас урд нь бол энэ 6 оноос хойш ер нь бол энэ нийгмийн нэлээд олон юмд оролцож байсан. Тэгээ энэ оролцоо явцад яг тухайн үеийн зөв сэтгэлтэй гарч ирсэн зөв зарчмын ямиг далимдуулж улс төрийн эрх хэмжээ олдог этгээдүүд бол маш их байдаг. Бүр энийн дээр аль аль наманч бас зарим үед оройлон оролцдог. Би арай тийм юмны улбаа биш байгаасаа гэж найдаж чинь. Гэхдээ сая улсын их хурл руу орох гээд их хурл бол тэднэр дээр нэлээд цаг тавьчих шиг боллоо. Чинь хамгийн наадсан сая цалин нэмээ гэж байна шүү дээ. Цалин бол хоёр янз байдаг. Бис үйлдвэрчэнд бол нэлээд тайлбарж өгсөн. Нэг цалин бол зах зээл зохицуулдаг. Чинь компаниудын цалингийн фонд гэдэг бол орлого зарлага эрэлт нийлүүлэлтэд зохицуулдаг, зах зээлийн хуулиар зохицуулдаг нэг цалин байна. Багш эмчнэрийн цалин гэдэг бол татварын цугласан мөнгийг дахин хуваарлаж байгаа хуваарлтын цалин байхгүй. Энэ хоёр өөр. Гэтэл энэ хоёрыг ганцхан цалин гэсэн нэрэн дээр оруулж ирчээд тэгээ хоёр талаас ярих тэр хоёр өөр зарчмыг, хоёр өөр сангаас бүрддэг юмыг нэг савнд хийчээ ярихдаа эн чинь гаргалгаа гаргах жоох хэцүү дээ. Тэгэхээр цалин нэм гэдэг шаардлагыг буруу байсан гэж хэлэх байна. Гэхдээ цалин бол сая бол хамгийн гол нь бид нар цалин нэмэхдээ манай тэр тэтгэврийн санд юм уу эсвэл цалин нэмж байгаа татварын санд мөнгө байна уу тэр авдрын дотор байгаа мөнгөний хэмжээгээр л дээш нь сая 90 тэрбумыг гаргаж ирлээ шүү дээ. Тэр хэмжээгээр бидээс байхгүй одоо нэгж байгаа мөнгө маань бол 1.2 их найт төгрөгийн мөнгө хэрэгтэй шүү дээ. Одоо 60% нэмэхэд. Тэгэхэд манай улсын 23 жилийн тэр төсвийн зардлын өсөлт бол 0.6 буюу 200-аас 300 тэрбумаар нэмэгдэхээр тийм прогноз гарцсан байна. Тэгэхээр ийм хамаагүй савнд байхгүй миг нэх нь би эзэдийн холбоо шууд хэлж байгаа уучлаарай. Бидээс мөнгө хэвлж оруулахгүй шүү. 13 он шиг. Мөнгө хэвлээд та нарт тараачдаг. Буцаагаад төгрөгийн ханш дахиад 20% суларчуул цалин нэмсний эсрэг. Гэх хэмжлэн гэтэл бид нар яг сая 3-5 хэлцээр дээр ороход тэр макро эдийн засгийн буюу одоо тэр гол параметруудыг голдоо тавиад гаргаад яриад хилцээ гэхтэр гүйгүй энэ хамаагүй. Бид нар нэмэх л ёстой төр бол энэ мөнгийг олж өгөх л ёстой гэдэг. Тэр чинь тэгэхээр үйлдвэрсний хилийн нэг талын бас популизм яваад байгаа юм шүү. Энэ бол яг нариндаа бол энэ гурван талт хилцээр гэдэг юу энэ дээр төвлөрөхөөгүй л хөдөлмөрийн капитал дээр л төвлөрдөг. Хөдөлмөрийн капиталыг ашигладаг нь эзэд байгаа компаниуд. Хөдөлмөрийн капиталд өөрийнхөө капиталаа зардаг хүмүүс нь хөдөлмөрчд байгаа. Төр бол өөрөө нэгдүгürt нь тэр капиталыг хуваарилдаг юмд оролцсон нөгөө талаараа маш их ажил олгох шүү дээ. Төр бол энэ утгаасаа бид нэр хөдөлмөрийн капиталаа гурван талаасаа яаж хилцэх вэ гэж байгаа. Гэтэ энэ бол тоо харж хилцдэг юм аа. Түүнээс тэнгэрийн тоо тавьчаа бид нар явж болохгүй. Хамгийн наазхан бид нар 8 он 9 онд чинь татварын орлого аль төрлөөрөө 4.10 бодлогын дараа 200% биелжсэн. Бүр 200%, 250% ч хүрж ирсэн. Ийм орлого орж ирж байгаа тохиолдолд хуваарлахгүй дараа суугаад байвал энэ асуудал. Гэтэл өнөөдөр төсөв чинь нэг их найдаар тасарсан байна. Тэр тасарсан мөнгө чинь татвар төлөгч биднээс л гарна. Танаас ч бас буцаагаад гарна. Тэгэхээр бид нар татвар төлөгчөөс их юм аваад нөгөө хүн цайхан сэтгэл гаргаж өгч байгаа юм биш ээ. Ер нь бол манай их хурдынхан сайн ойлгох хэрэгтэй. Ер нь энэ талаар явж байгаа улсад макро эдийн засгийн нэг 9 параметр байдаг. Энэ улсын нэгдсэн төсөв хилцэд бүгд таблицтай гарч ирдэг. Энэ юмн дээр сайн ажиллаа. Энийн дээр сайн ажиллаж үндсэн хуулийн эрх зүйтэй сайн холбож өгснөөрөө иргэн таны сайхан амьдралын төлөө шийдвэр гаргана. Энэ тоогооч мэдхгүй үндсэн хуулийн эрх зүйгөөч мэдхгүй тэгсэн мөртлөө сайхан сэтгэл гаргана гэдэг бол энэ бол цаатлаараа маш том яриадаг популизм руу авчиж байгаа юм. Би тэгэхээр шинжлэх ухааны үндэстэй ханд савныхаа хэмжээгээр ханд тийм л шаардлага тавьсан. Сүүлд нь бол 1.6 чинь сая 90 тэрбум дээр очлоо л да. Өмнө ч гэсэн би 11 онд бол яг юм шаардлаганд бас оролцож байсан. Зөвхөн боловсролын салбар тэр үед бол мөнгөтэй байсангүй. Одооных шиг биш. Татвараар орж ирж байсан. Зөвхөн боловсролын салбарын багш нарын 10 тэрбум асуудлыг шийдэж чадах байтал тэрийг халиагаад тэгээ бүх хүмүүсийн цалин нэмээд 180 тэрбумыг нэмүүлсэн шүү дээ Батуулдын засгийн газраар.
Энэ процесст би нэлээд ойрхон оролцож Та байсан. зөвлөх байсан. Тийм ээ зөвлөх байсан. Тэгээд 180 тэрбумыг нэмүүлж байсан. Гэтэл тэр үед цалин бол бид 50% нэмсэн шүү дээ. 25 2 удаа. Тэгэхэд ердөө 180 тэрбум төгрөг хэрэгтэйсэн байхгүй. Одоо 60% нэмэхэд 1.2 их найт төгрөг. Бараг 8 дахин их мөнгө хэрэгтэй байхгүй. Хэмжлэн бидсэн ингээд тоон дээр л ажиллана шүү дээ. Энэ бол санаагаар хийдэг гэдэг биш л дээ уг нь. Иргэд хамгийн ойр байгаа өөрт мэдрэгдэж байгаа зүйлээр л амьдрал хүнд байна, эдийн засаг онцгүй байна гэдэг зүйлийг хэлээд нь. Өнөөдөр доллар 1930 эдэнд хүрэхт эргэлдээд удахгүй 2000 давхын гинэ гэсэн зүйл чи яригадад эхэллээ. Тэгэхээр та эдийн засаг шүүний үед энийг яаж харж байна? Гэхдээ ер нь бол бидээс 10 хонд бол 3.4 их найт төгрөг зах зээл рүү хэвлэж оруулсан. Энэ бол засгийн газар төв банк хоёр нийж аваад хийсэн. Ер нь бол 12 оны макро эдийн засгийн тоонууд унаад эхлэхгүй тухайн засгийн газар төв банктайгаа нийлж ямар арга хэмжээ авах гэсэн байвал баялаг бүтээгч нартай найдаг. Татварын зөөлөн бодлого ч юм уу одоо соёл төдий хууч тийм найдахгүйгээр зөвхөн зах зээл рүү мөнгө хийгсэн байхгүй. Хэвлэж нэг оруулсан, гаднаас зээлж авчиж нэг оруулсан. Тэг энийг шингээж чадахгүй. Энэ асуудал байгаа. Түүнээс өнөөдөр энэ асуудлаас олж хэвлсэн мөнгө оруулвал 9 сарын дараа тухайн валют нь тэр оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр сулардаг. Тэр нийт зах зээлд орж байгаа мөнгөний 30% байсан. Энэ 30%-аар 9 сард яхахгүй манай төгрөг суларсан. Энэ бол зах зээлийн мөнгөний онолоор аргагүй бий болдог гэдэг. Гэтэл энэ алдаа 1920 оны Европын улсад бүгд хийсэн байдаг байхгүй. Гэтэл манайх яг энэ алдааг 100 жилийн дараа бараг давтчихаа. Би тэгээ тэрэнд нэг зэвүүцч тухайн үед бол хэлжсэн л д. Таад өөр аргууд байна ш. Тэгтэл нөгөө талаар юу болсон гэвэл энэ төгрөг өнөөдөр 1360 болох энэ бол төв банкны асуудал. Энэ бол 76 гишүүн их хурлын асуудал. Их хурл мөнгөний бодлого баталж байгаа. Дээр нь засгийн газрын асуудал. Өнөөдөр жирийн иргэн бид нар бол доллар 1900 ч болохыг мэдэхгүй, 1300 болохыг ч мэдэхгүй. Гэтэл мэдүүлдэг ганцхан хэдэн макро эдийн засгийн хэдэн тоон шүү дээ. Энийн дээрээс дүгнэлт гаргаж улс төрийн шийдвэр гаргасан улсууд мэддэг байхгүй. Тийм учраас бол бид нэр энэ 76 нөхдөөс засгийн газар их төв банкнаас бол энийг шаардж байгаа. Энэний талын мэдлэгийг иргэдтэй түгээх нь бол бас асуудал. Өнөөдөр бол бид нэг малчинтай адилхан шүү дээ. Маллаад ургал сайхан гараад тэр хүн өөрийнхөө баялагийг өсгөх жоохон чухал. Гэтэл тэр ургац гарахт бороо орох уу, салхилах уу, зуд зурхан болох уу гэдг нь мэддэг асуудал нь тэр макро төвчний асуудал байдаг байхгүй. Энэ бол явж буцаад улс төрчдийн асуудал. Улс төрчд маань энэ эрдмээ сураа гэж би шууд хэлээд байгаа. За макро эдийн засаг мэдэхгүйгээр их хурл руу битгий шагаа. Үндсэн хуулийн эрх зүйн зарчим мэдэхгүйгээр их хурл руу битгий шагаа. Дээр нь түүх философи гэдээ ороод ирнэ. Одоо бид нар тийм мэдлэггүй хүмүүсийг албан тушаал дээр тавьсныхаа горыг амсаж байгаа. Өөр юм бол ерөөсөө биш. Тэгээ горын хин амсахгүйгээр бид нар өөрсдөө цус нулимс зовлонгоороо төлбөрдүүлж амсдаг байхгүй. Тэгээ энэ байдал удаа үргэлжлэхээр байна уу? Энэ бол эцэст бол сонголтоо шалтгаална. Одоо мөдгөн сонгуул болно. Тэр хүртэл баахан гигантингууд гараад ирдэг. Тэгээд хямруулдаг. Тийм учраас бол бид нар их хор сонгогч нар маань хүртэл одоо саяын 4 эрдмээр боловсрсон хүмүүсийг бол сонгоол гэж би хэлж байгаа. Хэрвээ ийм эрдэмгүй улсуудыг тавиад байх юм бол асуудал. Би тийм учраас бол зарим нэг талаар бол одоо энэ бол нэлээд бид нар ил хэлэх хэрэгтэй. Нөгөө хаан шалдан байна гэдэг нэг үлгэр байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бидний макро төвчний бодлого гаргаж байгаа хүмүүс шалдан буюу мэдлэггүй байх асуудал одоо маш их байна. Энийн гол их сурвалж явсаар байгаа л яагаад ийм улсуудыг хаана аль субъект гаргаж тавьдаг? Намууд л гаргаж тавьдаг шүү дээ. Намууд хүмүүсээ сонгуульдаар бол бэлддэг гаргаж ирдэг. Нам дотроо буцаагаад саяын энэ мэдлгүүдийг мэддэг улсуудын бөөгнөрл байж чадчихэв үү гэдэг асуудал дахиад үүснэ. Түүнээс нэг намын даргын юм уу нэг этгээд даргын чандамыг 10 жил зөөснөрөө дарга болж байгаа улсууд бидний сайн сайхнад юу ч хийхгүй. Тэд нэр дахин хуваарлтын мөнгнөөс ахиух юм олж аваад тэгээ чимээг өөхөн шиг алга болъё гэсэн улсууд их байна. Би бол тэгж ойлгоод байгаа шүү дээ. 12 оны сонголт хаан улд өөрөгт өрсөлдөжсэн шин Монгол Ардын оноос. Тэгээд харамсалтай нь ялагдсан. Энийн алдаа нь юу байсан бэ? Ер нь бол хот дээр алдсан шүү дээ. Тэр аяар алдсан гэдэг нь бол ерөөсөө хотод бол тийм Батүл даргатай тэнцэх хэмжээний лидер манайх гаргаж ирч чадаагүй. Тэгээд тухайн үедээ бол өөрсдөө бий болгосон олд амжилтаа ерөөсөө тайлбарлаж чадаагүй. Нэгэсэндээ бол юм бүтээх нэг өөр бүтээсэн юм бас хэл түгээх нь бас нэг асуудал байдаг. Нөгөө талаараа манайх бол их гинэн хандсан. Яг гэвэл хотод бол хүн амын 60% одоо төвлөрсөн байгаа. Тэгээ нэг хэсэг альч намууд нь тэр саарл мас гэж нэг хэлдэг байсан. Энэ бол 10 жилийн өмнө бол одоо ажилгүй ч юм уу ядуусууд байдаг байсан. Одоо саарл мас бол тэр аяараа федералууд болсон.
Нэгэсэндээ манай энэ хотод авах хамын 34% нь бол өөрийн ажил хөдөлмөртэй, өөрийнхөө хөдөлмөрөөр энэ 23 жилд эдийн засгтай болсон, өөрийн эрхчлөөтэй болсон тэр хүмүүс рүү бол энэ аль ч намын нөхдүүд очиж халдаж ярьж ухуулах тэнхээгүй байгаа. Энэ нь бол энэ саарл масыг бодлогоор зөв тэднэрт гэгээ хамтарч ажиллаж амжилтанд хүрэх тэрийг их алдсан гэж боддог. Нөгөө талаар бол ер нь бол сонгуульд бол ойролцоо гарсан. Тэгэхдээ манайх бол 8 оноос хойш ер нь сонгуулийг бол популизм ярьдаг хэлбэр рүү 2 хүн оруулсан шүү дээ. Манай элбүүдэрж ерөнхийлөгч байгаа. Өнөөдрийн ерөнхийлөгч. Дээр нь баяр дарах 2. Нөгөө сая төгрөгс 1.5 саяыг амлаж анхны популизмын том хэлбэрийг бий болгож мөнгөөр бүх юм амлаж ивэл ард түмэн сонгоно гэсэн энэ хэлбэрийг 8 онч бий болсон 12 онч бий болсон. Тэгэхээр бол бидний зарим тохиолдолд энэ популизмыг хэн бий болгосон бэ гэдэг улсуудаас нэртэй устдаа хэлж явах хэрэгтэй. Энэний сөрөг үр дагавар өнөөдөр ийм байдал руу очиж байгаа юм л да. Тийм учраас би алин ч хэлэх ёстой. Хойж алдааг засгаж чадаагүй. Тэгэхдээ дараа нь бол бид энэ хөрөнгө оруулалт, гадны хөрөнгө оруулалт, энэ дотоодын баялагаа ашиглахын хувьд эдийн засаг маань өссөн учраас жишээ нь тэр 8 оны популизм нэг юм дарсан. Жишээ нь үйл өөрийн Батуул Датуу юг 2 үрсэн баггүй. Бараг 1 тэрбум төгрөг, 1 их найд төгрөг тарааж өгсөн шүү дээ 21 найд. Гэхдээ тэр үед тарааж өгсөн 21 их найдын мөнгөн дүн өнөөдрийн сүүлийн 2 жил зах зээл дээр оруулсан мөнгөн дүнгээс 10 дахин бага мөнгө шүү. 10 дахин. Энэ бол яг нийгмийн салбарын худалдааг өөрчлөх. Ер нь өөр талаараа хэрэгтэй болсон. Тэгээ энэ алдаагаа засахын тулд 12 оны сонгуулиар биес намын мөрөө хөтөлбөрт нэг оруулж ирсэн. Одоо бид нэр хөдөлмөр хийх хүмүүсээ дэмжиж. 100 төгрөгийн цалин авч явал 20 төгрөгийн урамшуулыг өгье. Аливаа нэг хэлбэрээр. Тэр хөдөлмөр хийдгөө зүгээр тижээлгээд багж байгаа улсууд бол бид нэр мөнгө өгөхгүй. Тэгээд энэ маань бол нөө тоо орсон учраас гэл бас нэг сонгуулийн орон дээр жоохон хойшсон л да. Гэхдээ бол би энэ зарчим дээр байгаа. Одоо бид нэр ойлголоо шүү дээ. Капиталист нэгэн бол 3 долгууртай баялаг байх хэвээр, хөрөнгө оруулалт байх хэвээр, хөдөлмөрийн капитал байдаг, технологи байдаг, менежмент байдаг. Бид нар дэлхий дээр бол баялагаараа гарах юм байна. Энийн дээр бол цөөхөн хүн их баялаг байна гэж маш давуу тал, технологи хэрэгтэй мэн, хөрөнгө оруулалт хэрэгтэй мэн. Тэгээд манай одоо компани захирлууд бүгд ойлгож ирсэн. Бид нар энэ хөдөлмөрийн капиталтай мөнгө хийх юм биш. Энэ технологитой мөнгө хийх юм биш. Би өнөөдөр ажилчдыгаа мэдлэг чадварыг дээшлүүлснээр тэднэртээ цалингийн нэмснээр миний баялаг өсдөг юм байна гэдгийг одоо л ухаарж байгаамаа. Түүнээс манай захирлууд маань компаниуд ихийнх нь жоохон орлого олохгүй та дарга нь хамгийн сүүлийн джип машин аваад унцдаг. Одоо 200 сая төгрөг орчим. Тэр 200 сая төгрөгийг нөгөө компани олохын тулд 3 жил ажилладаг байхгүй. Гэтэл одоо манай энэ джип унжаа бүх захирлууд харамсаж байгаа шүү дээ. Би энэний оронд 20 сая машин унчаад 180 саяараа хэрвээ шинэ технологийн авчим ажилчтай хөрөнгө оруулсан бол өнөөдөр би бараг 3 джип унахаар байсан юм биш тэгээд. Бид нар юм үзээгүй, өмчтэй харилцаж үзээгүй. Энэ нүдний ялгаа маань жоохон бага байсан учраас бид нар тухайн үед гиндиж бас их хөрөнгө оруулалтыг буюу хэрэглээ тал руу нэг хандсан гэдэг ус төрчнийг яриад байгаа шүү дээ. Эн чинь бол хүн 90 оноос хойш эн чинь нээгдсэн нэг тийм аппетит байхгүй амт байгаа. Бид нар бол 90 оноос өмнө өмчгүй байсан учраас энэ чөлөө зах зээл сонголтын юмыг мэдэхгүй байсан. Өмчтэй болохгүй та хүн бол илүү л их юм эдэлж хэрэглэх гэсэн нэг тийм тэмүүлэл байсан. Энэ бол буруу биш. Гэхдээ миний хэрэглээ надад мөнгө өгдөггүй, надаас мөнгө гардаг хэрэглээ юм байна гэдгийг одоо хүн болгон ойлгож эхэлж байгаа байхгүй. Та 2016 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшгүй. Энэ бол Монгол Ардын намын асуудал баг. Тэгээд би бол Ардын намын гишүүн шүү дээ. Гэхдээ бол миний одоо хасж байгаа ерөнхийлөгч албандч бол улс төрөөс ангид байдаг. Тэгээд энэ бол нейтралны байгууллага байх хэрэгтэй. Миний үндсэн зорилго бол энэ эрт одоо үйл өршөөл гаргасны дараа санхүүгийн реформ болно, хөрөнгө оруулалтын реформ болно. Энэ бүх юм дараа нь явсараа татварын эрхцүү дээр очдөг. Одоо татвар буюу тэр бүх асуудал их хурлын онцгой эрхийн асуудал шүү дээ. Тийм учраас шийдвэр гаргаж байгаа төв дотор нь байх юм бол анханасаа зөв хууль гаргалцаад оролцох юм бол дараа нь ингэж засах гэж 10 жил юм уу 5 жилээ алдахгүй. Тийм учраас тэр их сурвалж руу орох болцоо олдох юм бол орно гэж бодож байгаа. Ягаад гэвэл эн чинь эцсээс хууль мэддэг эдийн засгийн жоохон гадар түнэ ажил шүү дээ. Түүнээс очиж популизмд газар шүү дээ. Таныг иргэд ер нь бол урбан гэл хавж байгаа гэдгээр их сайн мэддэг шүү дээ. Тэгэхээр таны бизнес өнөөдөр урбан компани та удирдсан хэвээр байгаа юу? Ер нь хичнээн ажилчтай танах хэдэн ажлын байрыг та өнөөдөр бий болгож байна? 50 ажилчтай жилдээ 1.2 тэрбум төгрөгийн аливаа татварууд өгдөг. Би компани байгуулснаас хойш нэг ч хүлээлийн татвар хасах тайлан өгж үзээгүй. Нэг тайлан баланстай. Дээр нь
би яагаад энэ компаниудын санхүүгийн эдийн засгийн зовлон жаргал ярьж байгааг бол сүүлийн 25 жилд анх зах зээл 0-оос эхэлж байгаа үед би явж байсан учраас энэ 25 жилийнхаа нэг дуршлагаар үдсэн зовлон жаргалаараа энэ бусдын юг бас адилхан энэ зовлонгийн жаргал болгоё л гэж явж байгаа. Одоо Монголын бизнесмэнүүд нэг салбарт хүч үзэжсэн бол олон салбарт хүч үзэх групп маягаар, корпорац маягаар явдаг нэг тийм зүйл ажиглагдаад байна. Таны хувьд одоо жишээлбэл урбан компани өргөжүүлээд өөр одоо салбарт хүч үзье гэсэн тийм сонирхол байхгүй юу? Би бол нэг юмд тууштай байдаг. Тийм ч учраас миний дор одоо урбан ихтэй төстэй компани 20-од байгаа. Би эднэртэй бүгдэнд хэлдэг. Дотоодч үйлдвэрлэж байгаа, импортлж байгаа. Би хэлдэг. Бид нар хамтдаа бидний одоо ардын дунд гардаг юм да. Нутаг дэлгэрээс дэлгэр болно гэдэг шиг. Нуур амгалан, нуус амгалан нутаг дэлгэрээс дэлгэр болно гэдэг шиг. Сайхалтай сайхан байвал өргөн байдаг бэлчээр. Яг түүнтэй адилхан бид нар зах зээл гэдэг энэ Монголын зах зээл дээр нөлсөн бүтээгдэхүүн өргөн дэлгэрж байгаа нь миний гол сонирхол. Тэгэж би 20-од компани миний хойно явдаг. Яг би эднэрт чанар гаргаж өгдөг. Үний орон зай гаргаж өгдөг. Зөв үн тогтоодог. Яг би нэг тайлан баланстай учраас. Тэгээ араас явж байгаа улсууд маань байнга чанар нь өндөр болж дээшлж байгаад би баярлдаг. Яг үүнтэй адилхан бид нар хамтдаа гарах юм аа. Нөгөө талаараа би хэрвээ татварын хэрэгцүү, эрэг хуулийн доторх эдийн засгийн асуудлууд, бусад хуулийн зохицуултыг зөв хийж өгөхгүй бол маш эмгэнэлтэй байдал одоо очсон байна. Би нэг тайлан баланс юугаар явдаг учраас мэдээж надад бол ашиг нь байгаа. Гэхдээ би бусдад энэ санхүүгийн эрхчлөө өгье л да. Би нэг тайлан баланстай байдгийнхад бол эдийн засгийн эрхчлөөнөөс гадна улс төрийн эрхчлөөг эдэлж чадчихна. Нүүр бардам. Дээр нь би олсон баялагаа ашиглаж чадчихна. Нүүр бардам. Энэ бол гайхалтай юм шүү дээ. Тэнс олсон юм ануугаад тэнд нэг татварын байцаагч дөрлүүлчихэд энэ нэг нэгтлэндээ дөрлүүлчихэд тэнд нэг улс төрчийг харж одоо цөмхийн ярьжгүйгээд энэ бол имгэрэлттэй зүйл. Би тэгэж харддаг л да. За баярлалаа. Та хоёр ярилцах цаг дуусж байна. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та нарт бас баяр хүргэе. Гэхдээ бол одоо чинь телевизийн салбарт бол 60 телевиз. Энэ бол шинэ өрсөлдөө. Шинэ технологи ороод ирсэн. Хамгийн наад хүн мэдээлэл түгээх дамжуулах хэрэг нь иргэдийн онцгой ирэх байдаг. Та хэд бол мэдээлэл дамжуулах түгээх энд дээр бизнес болгож ажиллаж байгаа. Гэтэл энэ салбар руу 60 телевиз орж ирснээр асар том өрсөлдөөн бий болж байгаа. Энээс гарахад амжилт хүсье. Одоо өрсөлдөөн гэдэг бол дандаа эцэст өрсөлдөөнөөс хэн ялдаг вэ гэвэл иргэд хождог. За баярлалаа. Асуух эрх нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд хүргэлээ. За энэ удаагийн манай зочноор Монголын үндэсний худалдаа ажилтны танхимын ерөнхийлөгч Лав гэж оролцлоо.